Шилэн хийц компани нь анх 2002 онд шил боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Шинэ тоногтой хөөрөмж, шинэ технологиг үйлдвэрлэлд нэвтрүүлж, зах зээлийн 80 орчим хувийг чанартай шилэн бүтээгдэхүүнээр хангагч, салбартаа тэргүүлэгч үндэсний компани. Дэлхийд шил боловсруулах олон арга байдгаас 90 гаруй хувийн эзэмшсэн чадварлаг хамт олныг удирдах яваа Шилэн хийц компанийг үүсгэн байгуулагч ерөнхий захирал Донтрийн Ган Тулга. Сайн байна уу? За сайхан үлж гэнэ үү? Шинэ оны минь төргий. Шил нөгөө яг өөрөө чи хэлдгээр алдаа зөвшөөрдөг байхгүй. Шилчин гэдэг мэргэжлийг Монгол улсад ер нь солиодмууч бэлдэж байгаагүй, өнөөдөр ч бэлдээгүй. Тэгэхээр тэр шилчин гэдэг мэргэжлийг бид энэ үйлдвэрлэлээр бэлдэж байгаа. Дандаа шинэлэг юмыг Монголд оруулж ирсэн. Одоо ч гэсэн тэгээ хийж ил байна. Цаашдаа ч гэсэн хийнэ гэсэн бодолтой байгаа. Энэ бол бидний түүх шүү дээ. Яагаад бид нар түүхээ устгах гэж байгаа. Түүхтэй бид нар эргээд яагаад тийм муухай хандж байна. Төрөөсөө нөө манайхан ч тэ бизнесийн дэмжээд өгөөч л гэдэг байхгүй. Биш ээ. Харин төрн битээ садаа болооч хийж биелнээр заавал бид бүх юмыг гаднаас авчрах хэрэггүй л. Биднэрт бол боломж байна. Монгол хүн чадна. Зүгээр тэнд итгэл хэрэгтэй байхгүй. Сайн байна уу? Захирлаар нэвтрүүлгээ. 30 амирт заларч байгаад баярлалаа. Би гандлага захирлыгаа бол нэг сонин үзэгдлээр харж тэр бол 2000 оны ихэр байсан баха. Инх хоёр гоё ерөнхий сайд байсан. Тэгээд нэг үзэсгэлэн гараад тэгээд Монгол үйлдвэрлэлийн үзэсгэлэн дээр тухайн ерөнхий сайд очоод тэгээ юм шилэн ширээ хийсэн байсан. Тэгээ Монгол улсын ерөнхий сайдыг та энийг дээр гал зогсож болно, төвсөж болно, хагарахгүйгээд тэгээ тухайн үед бол ерөнхий сайдтай явж исэн баг нь тэр ярэ гайхаад тэгээд би бол энэ айхтар залуу байнда Монгол улсын ерөнхий сайдаар одоо реклама хийлэгчдэг гэж ойлгосон. Тэр ч одоо бас сайн төг баг. Тэр яг үйлдэл эхэлсэн байсан юу? Тийм одоо 2004 он санагдаж байна. 4 он уу тийм. Одоо бид нар 2002 онд Шилэн хийц компани үүссэн. Тэгээд 2 жилийн дараа гэдэг бас нэг жоохон хөлөө олох гэсэн хэлбэр рүүгээ орсон. Яг бүтээгдэхүүний чиглэл тэгээд одоо хүмүүсийн бэлтгэл, зах зээл гэдэг ерөнхийдөө нэг хөлөө олцсон байсан. Гэтэл танхимаас одоо Монголд үйлдвэрлэв гэдэг анхны үзэсгэлэн зохион байгуулж байна. Энэ танах оролцооч. Тэгээд бид нар очсон. Тэгээд нэг юм хийцэн байсан, нэг хэдэн ширээ хэдэн юм тавьсан байсан. Тэгээд тухайн ерөнхий сайд инх 2 ирээ. Одоо ийм шилэн ширээ байгаад хагарч ирээд хүмүүний хөл гар дээр унчихгүй юу. Тэгэхээр би ч дээр нь гараад дэвслээд. Тэгсэн чинь нөгөө хамгаалтынхан шууд аюулгүй байдлаа. Тий, аюулгүй байдал шууд авч байгаа байхгүй. Тэгээд гайхчихсан. Ийм байд юм уу. Тэгээд яг бид нар тухайн үед бид юм уу ер нь бол салбартаа анхдагч. Тэгээд дандаа шинэлэг юмыг Монголд оруулж ирсэн. Одоо ч гэсэн тэгээ хийж ил байна. Цаашдаа ч гэсэн хийнэ гэсэн бодолтой байгаа. Тэгээд салбартаа бол бид нар ямар ч гэсэн анхдагч нь бай, тэргүүлэгч нь бай, бас чиглүүлэгч нь бай. Тэгээд дээр нь шээ бас үлгэрэл нь болёо гэж бодож байгаа. Хүнд бас үлгэр дуурайлттай бай хүмүүстэй. Гэсэн нэг юм эрхэм зорилготой бидэнтэй ажиллаж байгаа. Манай Шилэн хийц компани үйлдвэрлэлийн эсгэлэн тэгээд манай гандлага захирал танилцуулна уу? Хамт олонныхоо анх одоо баг энэ зааланд эхэлжсэн баг та. Тэгээд одоо үйлдвэрлэлийн нөө хөгжил гэж ярил одоо бүр их сони юм ярина шүү дээ. Бид нар одоо анх саяны бидний явдаг байшингийн энэ одоо манай залуучуудын галтгоо хоол иддэг газар манай үйлдвэрийн заал байлаа. Хамгийн анхны заал. Тэгээд дараа нь юу гэдэг нөө өшин дэвжихтэй томрох гэдэг нөө хөгжлийн замаараа одоо явтар агаад одоо энэ заал маань өтер ингээд хоёр хуваагдаж анх үүссэн. Анх одоо яг энэ хаалгаар тусгаарлаад хамгийн анхны заал нэг ийм заал байсан. Тэгээд дараа нь ингээд хүчин чадлаа нэмэх тоногдох өрөмжөө сайжруулах тэгвэл бид нар дараачихын үг нээж ах жишээ нэ. Саяхан нэг 15 жил явуулж байсан тийм. За тийм. Одоо 20 жилч бас бараг төгсөж байгаа байна. Тийм. Одоо бид нар чинь өнөөдөр бол 18 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. 90 цент төрсөн гэсэн үг. Тийм одоо хүнээр бол одоо 90 цент өрөөд нөө цэргийн албанд явах одоо тэр хэмжээнд очсон одоо байгууллага маань. Тэг өнөөдөр нэг 150 залуучууд байна. Жижигсэн сайхан залуучуудтай Монголын одоо
хөгжил дэвшил энд бас бид нар өөрийн хувь нэмрээ оруулж байгаа гэж боддог. Ер нь бол Улаанбаатарын үед тийм Монгол улсын бүтээн байгуулалтанд манайхны залуучуудын оролцоогүй нэг тийм объект байшин барилга гэж хайгуул ер нь ховор. Зүгээр орсноос нь тоолох биш, ороогүйгийн тоолвол их цөөхөн байж магадгүй. Баригдсан байшин болгонд манай үйлдвэрийн шил байгаа гэж бодоход бахархалтай байдаг байна. Тийм шүү дээ. Тэгээ хотоороо явагдсан. За энд чинь манайх нэг тэгсэндээ энд нь тийм ш. За тэгээд ороод үзэхэд бол тэр нөө залуучуудаа мань хийсэн юм байд. Баас тэгээд зарим нь голно ийм хийчих гэж эднэр одоо арай хийчтэй гэж бодохоор юм бас байна. Тийм. Гэхдээ одоо юу гэдэг нөгөө зүгээр би өөрийнх нь үдээр харахад юм байгаа бол хэрэглэгчийн хувьд бол тэр бол үнэхээр сэтгэл ханамжтай сайхан бүтээгдэхүүн болсон баярлалаа талархлаа гэж хэлдэг. Өшөө би нийтэйгээ илүү өшөө юм гоё юм хийгээч, өшөө сайныг хийгээч гэдэг үгнээс л бас шүмжилдэг л байна. Тийм байх ёстой ч гэж бодож. 150 хүн ажиллаж байгаа тийм. Энэ бол байнгын автомат ажиллаж байгаа. Бас үйлдвэрлэл нөө удирдлагын чанартай байна уу? Танахгүй юу? За яг удирдлагын хамаарал нэг хэсэг байсан. Одоо юу гэдэг нэг 5 жилийн өмнө байлаа шүү дээ. Өвөл бол ажил хамаагүй багасдаг. Одоо бол тэр бол өөр болсон. Одоо манайхан чинь барилга маань өөрөө технологид сайжирсан тийм. Барилга хэдийн үед нь юугаа хийгээд дотор заслаа гэдэг юм уу бос юмаа хэзээд нь хийгүү гэдэг айгүй сайн төлөвлөдөг болсон учраас бидний нэг удирдлагын хамааралд ороод ингээд ажилгүй болоод зогсчих юм бол одоо шилний үйлдвэрлэл гэдэг бол өөрөө нарийн технологи. Тэгээд энэ үйлдвэрлэлийн процесс өөрөө тасралтгүй явагдаж байдаг. Тэ? Тэгээ энийг бол нэлээд тийм чамба зэгцэрсэн хүний бизнес гэж хараад байгаа. Түүнээс тухайн үед нэг ашиг болоод тэгэл нэг хайчдаг эсвэл дараагийн ашиг хөөдөг ч юм уу. Нэг тэрнээсээ илүү энэ бол нэлээд удаан хугацааны нэлээд стратегтэй хүний. Одоо жишээ нь би бол стратеги гэдэг бол цэргийн хүнд байдаг нэг том эрдэм гэж ойлгоод байгаа юм л да. Өнөөдрийн миний одоо юу гэдэг нь гайгүй сайн үйл ажиллагаа авч явж байгаа байгууллага гэж үзэх юм бол мэдээж найрамдтай холбоотой. Дөнгөж нөө ээж аваасаа гарсан хүүхэд найрамд очсон. Найрамд зөндөө юм сурлуу яах вэ? Хүнтэй харьцахаас ахгүйгээд хүн загнаж за хүн загнаж явлаа, хүний загнуулж явлаа тийм. Хатуу хөтөөг сонсож явсан. Зохион байгуулалт хийж явлаа. Юу ч мэддгүү 70-80 хүүхдийг хариуцж явлаа. Энэ бол мэдээж буцаад нөө миний амьдралд маш том үүрэг гүйцэтгсэн гэж боддог. Анх одоо нөө бизнесийн сургуульд одоо нөө армиасаа гараад удирдлагын академи сурж байлаа. Тэгээд анх ороход яхад нөгөө бид нар тэр яг нөө цагийн байдлыг үнэлж тушаал гаргаж шийдвэр гаргах гэдэг нөгөө юу чинь зүгээр л үг нь арай өөр болохоос биш яг бизнес байж байгаа байхгүй юу? Тэ нөгөө орчны үнэлгээ хийгээд тэгээд дүн дээр шийдвэр гаргаад тэгээд цаашдаа явдаг гэдэг нөгөө суул шинжилгээ гэдэг. Тэр мөр чинь яг нөгөө зүгээр нь арай жоохон хэлбэр нь өөр болохоос нөгөө яг айрамл байдаг юм чинь тэнд байгаад байгаа. Тэгэхээр энэ бас миний хувьд даваа тал болсон гэдэг. Та бас зөв харсан байна. 2000 оноос хойш баргийн 18 жилд нэг 3 том хямрал болсон байдаг. Тэгээд тэр болгон хямралыг ялангуяа энэ үйлдвэрлэл авч хийж яваа үйлчлэгээний бизнес нэг өөр хэрэг. Үйлдвэрлэлийн бизнес бол өөр хэрэг. Ялангуяа энэ хямралууд болоход хямрал нь 2-3 жил үргэлжлсэн тохиолдолд үйлдвэрүүд ихэнх нь дампуурдаг л да. Тэр үед том одоо бид нар нүдэн дээр харагдчихсан 13-аас 18 онд юу бол 16 он. Тэгэхэд бол та 150 хүнээ энэ салбараа мандал аваа гарцсан байхгүй. Тэр бол цагийн байдлыг сайн дүгнсэн байна да. Тийм нэг бас нөгөө тухайн нөхцөл байдалд хэрхэн байх уу гэдгээ дүгнэж байна. Жишээ нь одоо юу гэдэг нь орлого маань баг тийм захиалга баг байна гэхэд бид нар дотоод руу хандж байгаа байхгүй. Хүмүүсээ ишээ сайн сургая. Одоо болж игэл тоног төхөөрөмж арай жоохон өөрчилчихье. Тийм арай шинжилчихье. Дараачийн шатанд гаргая. Энэ бол яг бидний явдаг зүйл л дээ. Үйлдвэрлэлийн хэсэг нь байна уу? Эсвэл ирж байгаа шилнийхэн технологи нь герман технологи байна уу? Энэ гадаа байгаа хайг бол Камерлен гэдэг манай хаалга цонхны үйлдвэрийн брэнд. Хаалга цонхны. Тийм. Одоо Германы цонхны Камерлен гэдэг дэлхийн одоо нийт юм PVC гэдэг юм хувцар цонхны 20% хангадаг юм Profine гэдэг групп байдаг. Тэгээд тэр дотроо 4 брэндтэй. Тэрний нэг брэнд нь Камерлен. Тэгээд энэ бол зүүн өмнөд Аз. За энэ зүүн Азаар ер нь илүү их тархсан байдаг. Тэр Монголд бид нар одоо Камерлен брендийн
хамтын ёсны түнш борлуулагч гэж. Шангрилагийн гадна талын цог танах хийсэн баха. Тийм манай одоо тэгээд Шангрилагийн захиалгыг аваад тэр хоёр өндрөө тий. Тэгэхээр бол танай түнш бол их л өндөр стандарттай байх бах та. Тийм одоо юу гэдэг Шангрила ч өөрөө онцгой объект тийм. Одоо дэлхийн олон улсын хамгийн том ер нь стандарттай хамгийн оргилон гэж ярил ярихад тийм л объект. Нэг 11 мянган ширхэг шилж штэ. 11 мянган шил. За. Тэгээд бид нэг анхны үйлдвэр процессыг авахдаа ухрах өдөр нэг 4 сарын хугацаанд гэрэлж байна. Аа. Яг үйлдвэрийн процесс. За нөгөөх нь тавих, суйрлуулах. За тэгээд хамгийн сүүлийн шат гэдэг бол нийтдээ нэг 7 сарын. Тэр чинь бол нэг барилгатай холбоотой. Тэгээд танаа бол одоо ялалч гэдэг юм бас сүүлийн нэг бас нэг өндөр байсан. Хүн одоо нөгөө тэтэрээ зогсохгүй шүү дээ. Өөр бүлэндээ олон дахиад чинь байна шүү дээ. Тэрнийхээ ажлыг бас хийчмээр байдаг. Тэр хүмүүсийн эсвэл сонирхол гүйцэтгэл маяр байдаг. Тэгээд бид нөгөө эзэн шатлаа нэний хүмүүсээ чадваржуулъя. Тэ бүтээгдэхүүний багцааны нэний ерөөсөө хэлж. Тэгээд тэнд бид нар бас оролцоод тэний шаардлагыг хангаад тэгээд тийм бүтээгдэхүүн Монголдоо өрдүүлээд тэгээд нийлүүлнэ гэдэг бол одоо бас л бахархал байна тийм. Монгол хүн чаднаа гэдгийг илэрлээ шүү дээ. Заавал бид бүх юмыг гаднаас авчрах хэрэггүй л. Биднэрт бол боломж байна. Монгол хүн чадна. Тэ? Зүгээр тэнд итгэл хэрэгтэй байхгүй юу? Тэгээд нэг дэмжээрэй гэд манайх их яриад. Би бол дэмж гэж. Гэтэ саад болоороо гэж хэлэх гээд байдаг. Төрөөсөө нөө манайхан ч тэ бизнесийн дэмжээд өгөөч л гэдэг байхгүй биш ээ. Харин төрн битээ садаа болооч гэж би хэлмээр. Төрийн ордон маань бол шинчлэгдсэн. Одоо баяр цогт хэрэглэх ганцын дарга байсан байна. Тэр үед ахлаад энэ хоёр гол хүмүүс ерөнхийлөгч байсан юм илүү. Ерөнхийлөгч байсан үү? Тийм тэр үед тэгээд төрийн ордны урдлын тэр нөө цэнхэр шилнүүд тэр дотор нь байгаа одоо 13 дугаар зууны одоо нөө эзэнт гүрний үеийн бүх зураг хөрөгтэй шил танах хийсэн баха. Тийм. Тэгээд энэ ч бас манай залуучууд нэг бахархал байна. Тийм. Ер нь бол Монголын дээврнээс танах тийм. Ер нь шилэн хийсэн оролцсон юм. Төрийн ордны урдлын хэсгийн бүх шилэн хийж танаа үйлдвэр их. Одоо тэр нэг дээдлийн дээврийн нөө налуу юм уу те одоо тэр кубл эдэр бол бид нар яг бүтэн хийгээгүй. Гэхдээ тэнд бол бид нар оролцсон. За яг бидний 100% гүйцэтгсэн гэвэл одоо тэр дотор байдаг хоёр шилэн панорам байгаа шүү дээ. Тийм. Тэр бол одоо бас л гоё л доо. Жишээ нь Монголын түүхийг гэдэг юм уу одоо чулуу мод тэ ариш шир одоо юун дээр байдаг бүгдэн дээр нь хийсэн байдаг. Төмрөн дээр үлдэр тэ. Тэгвэл одоо бид шилэн дээр анхудаа хийсэн. Хоёр том панорам бий. Нэг нь бол одоо Монголын төр тулсууд гэдэг одоо нөө шайн бий жүжан кедан хүннүү юм. Гайхалтай юм би. За нөгөө талд нь Монголын эзэнт хүрэн. Тэгээ яг эзэнт хүрнийг хийж яхад бас ерөнхийлөгч тухайн үед ерөнхийлөгч инх 2 байсан. Гарч ирээд харж ирсэн. Тэгээд үнэхээр бас тэр хүний нэг гайхалтай юм. Ингээд бид нар Монгол бичгээр энэ дээр айгүйх юм байгаа байхгүй юу? Уншижсэн. Энд ингээ алдсан байгаа юм шүү. Энд ингэсэн юм биш үү гэнэ автортайгаа хамт явж ирсэн. Автор шууд хэлээд автор тийм байна. Тэгээд тийм хурдан юу яадаг бас бичгийн хүн гэдэг юм уу? Тэр талаасаа гайхалтай хүн байл лээ. Мундаг орчуулсан. Тийм мундаг хүн. Гантлага захирал буюу одоо шилийн эзэн хамт олон маань шилийн эдлээсээ гадна Монголын түүхэнд маш их хөрөнгө оруулж байгаа. Түрүүн biz төрийн ордныг харлаа. Мөн түнчлээ одоо энэ дунд говьд байгаах. Тийм. Бидний чойрын хийдэм болвол тэр шилэн хийцүүдийг хийсэн. Манай одоо Жанжин Сүхбаатарын маань хөшөөг болвол барь хөрөл болгохын тулд өмнөх шавар хөшөөг нь хог дээр хийцэн байсан. Энэ залуу маань авч тэр чойрыг хийд залцсан байгаа шүү дээ. Одоо Арслангууттай намд залцсан байгаа. Энэ бол хамгийн гол 1946 онд манай тэр гайхалтай улсууд хөшөөг бүтээгээд тэр хамгийн гол нь авшигласан байсан. Бурхан бүтээгээд тэр бүх юм нь цогцоор нь тэр урд авшаа тавьчихсан байгаа. Гэтэр энэ бүгдийг энэ залуу байсан. Устжсэн Монголын нэгэн түүхийн ховор зүйлсийг бид нар бүтэн аварч чадсан. Тэр бол гайхалтай зүйл. Уран чамбилгоо гэдэг одоо тухайн үеийн Монголын мундаг баримлчид тэр улсуудын Сүхбаатар Жанжины хөшөөг яг бурхан шиг бүтээсэн байдаг. Бүр яг сүншиглээ те бурхан гэж ямар байх хэвээр тэр тэг жайг нь үлдэрдэв. Тэгж бүтээсэн зүйлийг одоо өнөөгийн нөхцөлд одоо те хүрэл болгож яах гэж хэлээд нөгөө зэмэр хайцсан байсан. Тэрийг бид хөөж авч олж аваад одоо тэгээ дэлгэрийн чойрын хийдэ залцсан байна. Энэ бол бидний түүх шүү дээ. Яагаад бид нар түүхээ устгах гэж байгаа? Түүхтэй бид нар эргээд яагаад тийм муухай хандж байна? Харин бүр эсрэгээрээ бид нар хандах хэрэгтэй шүү дээ. Энд чинь бидний ховор юм байхгүй юу? Тэгээд тэгтэл тэрийг зүгээр гаргаа хийцэн байна. Тэгээд манай багш маань тэрэн санаа зовоод
Тэгээ надад хэлээд миний хүү тэрнийг болоод бүдэр авах нь аварч хөдлөх нь бидний чухал байна. Ягаад гэвэл яг бурхан шиг бүтээгдсэн эд шүү дээ тэр чинь. Би бол тэр хувьд бас мэддгүй л байсан л да. Яг тэр бурхан шиг бүтээсэн тийм гэдэг. Тэгээд зориглол бид нар аварч чадсан. Одоо өнөөдөр тэрэндээ бол сэтгэл хангалуун байна. Энийг би өөр онцгойлж бас сонирхолмоор байна. Манай анхны энэ хөлийн баган дээр байсан одоо энэ Монгол улсын бүгд хамт Монгол ард улсын сүлд. Энэ бол одоо хөлийн баганд ганцхан ширхэг одоо баг их цөөх үлдсэн шүү дээ. Тэрийг бол энэ залуу маань бас олж аваад тэгэд энэ баган дээр одоо энэ Монгол улсыг л зарласан хамгийн том бичгтэй. Энийг л гэхэд олж аваад хадгалаад хамгийн том зүйл нь юм шүү дээ. Тийм түүхээр улс бол өөрөө багантай байх шүү дээ. Баган дээрээ тэр бэлэг тэмдэгээ татсан байх шүү дээ. Тэгээ энэ бол ховор юмны нэг. Тэгэхээр энийг л танд ингээд ганцхан хувь нь танд байж гэнэ гэдэг чинь өөрөө бас энэ ямар үн цэнтэй бэ гэдэг л асуудал гарч ирж байгаа юм л да. Тийм би энэ ярьдаг бол одоо их юм ярина тийм. Түрүүн би нэг айдас авч байгаа юм тийм шүү. Одоо энэ бол бид нар бол айдас авах хэрэгтэй юм байгаа тийм. Тийм бүгд намд Монгол ард улс гэдэг. Тэгэл ийм түүхэн юмнууд бол үлдээгээл тийм. Гантлуу захирлын нэг онцлог нь ингээд багшийнхаа өвлүүлсэн эрдмээс гадна багштайгаа хүн холбоотой байдаг хүн гэж ойлгоод байгаа. Тэгээ тэрний нэг жишээг нь одоо үзэгчтэй бас сонирхолтой. Манай гантлах маань бол Орос 10 жил төгссөн. Хэдэн сургууль? 18-ыг төгссөн. 18 дугаар сургууль тухайн ажилчны Орионд байсан. Орос улсын сургуультай. 18 дугаар сургуулийг бол хэд он төгслөө? 88 онд. 78-аас 88 онд тийм. Тухайн үед анги хариуцчихсан багшаа сая 30 жилийн дараа байлоо. 88 онд төгссөн багш шүү дээ. Тэгээ 30 жилийн дараа бол Оросын холбооны улсад амьдарж байгаа багшигаа олоод уулзаа. Тэгээ танаа хамт олон авчираад Монголд урьж авчирсан байлээ те. Тэгээ 30 жилийн хойг хамт амьдэрсэн гэдэг нь манай гантлах захирал бол тэр багшийнхаа хүн холбоог бол огт мартдаггүй санаж тэрийг ингэж хөгжүүлж явдаг хүн шиг харагдаад байна. Тэр түүхээс нэг жоохон хавчлаа. Та бас мундаг мэдээлэлтэй шүү. Манай ангийнхны тухай мэдээлэл авсан. Тэгээ тийм болсон бид нэг ангаараа уулзаад ярилцсан. За биднэрт хамгийн одоо сэтгэл ойрхон байдаг гэсэн 8 дугаар ангид бидний анги дааж исэн. Англи хэлний багш маань гэдэг юм байна. Нилийн яваа Нобухов гэх. Тэгээд нөгөө хүнийг бид нар хайж ихсэн. За тэгээд Воронеж зөвхөн Воронеж Нобухов 11 гарч ирсэн. Оо за. Тэгэхээр тэрлөө манай ангийн охин одоо ярьсаар одоо яг нөгөө хүнээ бид нар олж авсан. Энэ нөгөө багш маань багшаа хийгээл байж. Тэнтхийн одоо хөгжим Воронеж одоо тийм Воронежда хөгжим коллежийн англи хэлний багш гэдэг хэвээрээ байж. Бид нар гайхсан. Тэгээд нөгөө багштайгаа холбогдсон. За тэгээд нөгөө виз тухайн визтэй үе байсан. Өмөө бүгдийг зохицуулаад тэгээд бид нар багшаагаа Монголд авчирсан. гарсан тийм. Тийм сонин дээр өдрийн сонин дээр нэг ангийнх ингээ болон байдаг шүү дээ. Тэн дээр өдөр гаргаж юмаа тавьж үзүүлсэн. За тэгээд багштайгаа уулзсан. Үнэхээр гайхалтай сайхан байсан. Тэгээд тэр хүний нэг гайхалтай юм нь бид нар уцаар ярьсан. Тэгэхээр шууд чи тэрүү гэж шууд хэлж ирсэн. Тэгээд Гана штуулыг гээд зүгээр л ингээд нөгөө тэр 30 жилийн дараа гэж яхад яа тэр хүн тэр хоолой ямиг мэдэж байна. Зүгээр намайг танихаас гадна бус нөгөө хэдий бүгдийн чи тэр зарим баг очоор зарим нь хэлж байгаа байхгүй. Тэгээ бүр гайхалтай тэр хүн одоо бол те Монголд нэг 3 жил болсон тэр юуныхаа Монгол хүүхдүүдийнхаа тэр төрх тэр яриа тэр хоолойг нь мартаагүй. Тэр бол гайхалтай. Таны өнөөдрийн бизнесийн амжилтын гол юм бол та олон сайхан багш нартай байжээ. Бүх салбартаа тэднийхээ сургаалыг үргэлж амьдралд хэрэгжүүлээ явсан л таны нэг нууц болол гэж бодоод байна да. Спорт гэдэг бол дасралтгүй процесс байдаг. Тэр дасралтгүй процессыг маш сайн менежмент хийж амжилтын орилт гаргаад дараа нь шинээр эхэлдэг. Бас их төвхтэй байдаг шүү дээ. Тийм шүү дээ. Олимпийн авраг төрүүлээ дараа нь дахиад шинээр эхлэе. Тэр процесс дээр л таны бас хүч энерги зарцуулж байна гэж ойлгоод байна. Тэгээ ер нь бол одоо юу гэдэг практик бодлого гэдэг маань спорт бодлогоос арай өөр. Тэ эх орон нэгэн цагт магадгүй дуудаж болно шүү дээ. Тэгвэл тэр бол жинхэнэ буудагчлаа. Тэр талаасаа би бас бодож явдаг. Тэ эх орон нэг өдөр дуудах мий яаж мэдв. Тэгэхээр нэг хэдэн буудагч бас бэлтгэсэн байх чинь тэ хэдэн буудагч.
анхны дэлхийн аварга 17 онд Москва зохиол байгуулагдсан. Тэгэхэд манай залуучууд 3 баг маань гуруулаа хүрэл медаль авч ирсэн. Бус англи болгон дээр. Оо за. Тэгээ энэ бол бас л гайхалтай. Тэгээ монголчууд нөгөө өгөгдөлтэй байхгүй тийм юм да. Тэнд байгаа нөгөө нөхдөж өгөгдөлгүй шүү дээ. Гэхдээ маш хичээлдээ тийм амжилт гаргадаг. Бид нар уг нь өгөгдөлтэй байхгүй юу? Тэгээ өгөгдөлтэй улсууд хичээл бол бүр баллах байхгүй юу? Энэ буу зэмсгээр сонирхож хичээлж байгаа улсууд сайн коуч дасгалжуулагчтай байгаасаа гэж бод. Энэ чинь бол зүгээр цугаа биш. Зүгээр цэнгэл биш. Анханасаа зөв хэрэглээ сурч та. Аюулгүй хэрэглээ сурч. Тэнд би танаа тэр багч юм бэлээ? Наранбаатар гээ залуу бол манай холбооны бол дэлхийн хэмжээний дасгалжуулагч тийм дэлхийн хэмжээний данстай одоо дасгалжуулагч. Жишээ нь одоо нодлон Оросын холбооны ерөнхийлөгч Путиний бие хамгаалагч хичээл заагаад ирсэн шүү. Тийм тэгэхээр одоо тэр бол одоо нэлээд том бидний илэрлэг баг. Тэгээ ер нь бол монголчууд манай цөөхөн боловч ингээд дэлхийн зах зээл дээр бизнесийн, урлагийн, соёлын одоо яг танай практик буудлагын талаар ч ингээд гараад ирсэн байгаа. Танай адил чинь нэг л алтхад тэр хэдэн метр квадрат шилнүүд бүгд бодоо болоод нэг ээлжийн бүх ажилч бодоо болж магадгүй. Яг бол танай ажилчин болго яг л буу буудаж байгаатай адилхан. Яг л 10 дээр онж байгаатай адилхан. Яг л тийм л юм шаарддаг би үйлдвэрлэл гэж ойлгоод байгаа юм л да. Шил нөгөө яг өөрөө чи хэлдгээр алдаа зөвшөөрдөг байхгүй. Жишээ нь буруу зүссэн бол одоо яа мод юм уу юуг бол одоо яа арай нэг өөрөөр те нийлүүлээд бариад наагаад ч юм уу одоо хадаад бариад ингээд шүдний өөрчлөж болсон тийм. Шил бол нэг буруу зүссэн бол тэрийг буцаад нийлүүлж хаалх юм шиг байхгүй. Тэгээд нөгөөх нь одоо үл тохирол гэдэг юм уу гологдол бол. Тэгэхээр энэ хүмүүсийг бид нар маш сайн сургах, бэлтгэх энэ бол одоо бидний гол юм байна. Шинэ ажлын дасан зохицох хөтөлбөр гэдэг нэг том хөтөлбөр сая батлагдсан. Өнгөрсөн онд бидний нэг том амжилт ISO стандартыг үйлдвэртэй чанарын удирдлага нэгдсэн тогтолцоо. За тэгээд нөгөө хөдөлмөрийн аюулгүй байдлын тогтолцоо, хоёулангийн зэрэг нэвтрүүлэлээ олон улсын сая аудиторууд ирээд аудит хийгээ явлаа. Болж байна гэсэн. За бас эн чинь зүгээр одоо миний хүсэл сонирхол биш. Тэ бид нар ч яг байгаа боловч энэ тэр маань зүгээр юу гэдэг нэг юм сертификат аваад ханандаа хадах биш байхгүй. Тэр одоо ISO гэдэг юм тэр чанарын удирдлага нэгдсэн тогтолцоо гэдэг юм тэр хөдөлмөрийн аюулгүй байдал гэдэг юм маань өдөр тутмын хэрэглээ байгаасаа гэж үзэж байгаа. Тийм үндслээр л бид нар нэлээд тийм хүчтэй орсон. За амжилт бол сайн байна. За энэнийг дагаад одоо үйлдвэрлэлийн процесс айгүй энгийн болж эхэлж байна. Аюулгүй байдал айгүй сайн хангагдаж байна. Тэгэхээр гайхалтай. Энэ бол манай залуучуудын хийж байгаа маш том амжилт. За яг энэ дээр үндслээд бид нар одоо шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөрөөр яриад тийм боловсруулаад одоо явж байна. Тэгээ одоо энд байдаг бүх хүмүүс бие үйлдвэр хичээл орж байгаа залуучуудтай. Одоо захирал нэхэд одоо энэ компанийнхаа түүх хөгжлөөс ахгуулаа тий. Одоо өөрөө мэддэг чаддаг юм ярихаас ахгуул. За тэгээ дээр нөгөө нарийн мэргэжлийн инженерүүд байна, технологичд байна. Эдгээр нь өөр өөр хичээлээ ороод ингээд явж байгаа бидний хувьд бол энэ маш том дэвшил, амжилт гэж үзэж байгаа. Танай захиалагч нар буюу одоо хамтран ажиллагч нарын барилгын салбар хэд сүлд манад технологи асар хөгжиж байгаа л да. Одоо барилга зөвхөн гадна талын фасаднаас гадна дотор хэрэглээнүүд одоо тэр бол тэгэл дэлхийн стандартын юм хийхгүй бол гологдно л гэсэн үг. Тэ нөгөө нэг гоё үг гэдэг шүү дээ. Чи байнга өөрчлөг хэвийн байг бол өөрчлөгч. Чи өөрчлөгжил байгаа бол хэвийн байг. Энийг би бас байгууллага дээр хардаг баг. Хов хүн ч биш. Энэ бол байгууллага бас тийм байх хэрэгтэй гэж харж байгаа. Тэгэхээр бид нар яаж өөрчлөгдөх вэ? Технологи өөрчлөх нь те. Шинэ бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэх нь залуучуудаа шинэ юм сургах нь байна. Энэ бол бидний яг нэг таталтгүй явж байгаа процесс байна. Манай нэг өмнөх нэг үйлдвэрлэгч маань бас хэлж байсан. Лавж ерөнхийлөгч яг үйлдвэр явуулна гэдэг бол маш хэцүү шүү дээ. Бид нар одоо ингээд ялангуяа юм жижиг зах зээл дээр үйлдвэр явуулаад тэр технологийн хараас тэр ганц ингээд жижиг эрэг нэг механизм эвдэрхтэл бид нар бүр ингээд хайгаад бараг хятад руу явдаг. Тэгээ буцаад нөгөө хүнээ тогтоод гэл их л зовлон ирсэн бас танаа дээр бол энэ хүн тогтоох, барих гэл ялангуяа хэцүү л баг та ер нь. Гэхдээ энэ одоо тийм шүү дээ. Энэ бол одоо монголчууд бүгдэнд тохиолж байгаа зовлон. Ялангуяа үйлдвэрлэл эрхэлж байгаа бол үйлдвэрлэл эрхэлж байгаа бол бүр хэцүү. Тийм. Одоо нэг хүн овоо сургачдаг. Одоо та нарын сая гарч гүүрэн дээр зогсож байгаад чи энд хэдий явдаг би чамд тэгвэл тэрнээс ихийг өгнө гэдээ аваа явсан тохиолдол зөндөө байдаг. Тийм одоо хүн бэлдээлээд. Сүүлдээ бол одоо би арай өөр хэлбэрт явж байгаа. Хүнээ бэлдээ. Гэхдээ нөгөө хүнээ буцаад бидрийг одоо орхиод явахааргүй хэмжээнд нөгөө хүнтэй бас байлгая гэдэг. Одоо юу гэдэг ажлын орчныг сайжруулах тийм. Зохион байгууллагын соёлоо илүү дэвшүүлээ. Нөгөө хүнийхээ амьдрал ахуйд нь илүү анхааръя. Тэгээд одоо энэ нөгөө бидний л хийдэг л ёстой ажлууд шүү дээ. Тэгээд одоо энэ дээр нөгөө одоо тааш мэддэг бид нар ярьж л байдаг тийм нөгөө бид нар нэг хүний нөөцийн асуудал
хоёр үндсэн энэ хуулиар бид нар өөрчлөхгүй бол энэ биднэрт үргэлжлүүлээ. Тэгээ нэг нь бол хөдөлмөрийн хууль. Нөгөө нэг социализмаас угшилтай хууль шүү дээ. Аль өөр нийгмийн тогтолцоонд тентхийн хоёр субъектыг одоо төр паралитар анги гэдэг хоёр юмыг зохицуулж байсан хуулийг өнөөдөр бид нар энэ давтар тавьчихад тэгээ өнөөдрийн нийгмийн тогтолцоог тэргээр зохицуулах гэдэг байгаа байхгүй. Энэ бол буруу. Тэгэл энэ дэр нь хуулийг одоо саяхан болт нэг өөрчиллөө шүү дээ. Нэг хэдэн хоёр өгүүлбэр нэмээд нэг өгүүлбэр хасаад нэг нэрийг өөрчилдөг юм уу. Тийм маягаар биш юм. Бүр огт шин хууль байх. Философи. Тийм. Концепцийн хувьд бол тийм бүр минийхаар бол бүр огт өөр харилцаа байхгүй. Ажил олгогч, ажилчин гэдэг. За дээр нь хажууд нь төр гэдэг. Ингээд энэ гурван субъектийн юм тэр хууль зохицуулдаг байх хэрэгтэй байгаа байхгүй. Гэтэл өнөөдрийн энэ бол үүхгүй байна. Яг шаардлага хангахгүй байна. За нөгөөх нь нэг алдартай нийгмийн даатгал юм бол тийм. Энэ бас л яг тэр үеэс ирсэн угшилтай хууль шүү дээ. Гэтэл одоо дэлхийн улс орнууд яг ийм тогтолцоогоор байна уу? Ер нь Орос манад хоёр байдаг юм шиг байна шүү дээ. Бусд нь бол бүгд тэрнээ татгалцсан тийм. Шал өөр юмнууд үүссэн. Одоо нийгмийн халамжийн компаниуд үүссэн байна. Нийгмийн даатгалын компани тэд нар чинь тэр дансаа үүсгээд эндээ юмаа хийгээд нөгөө хүн тэтгэврт гарахтан тэрнээс нэмийг олгодог барьдаг. Энэ шал өөр тогтолцоо байгаа. Бид нар тэгэх чинь төрдөө нөгөөтгөө өгцөн. Тэгээд одоо ямар байгааг та мэдчихэж байгаа шүү дээ. Булгаа хийж जैन, лоордж जैन, нөгөө тийм мөнгөний зовчуулж जैन эзэнгүй байгаа. Өнөөдөр бол одоо хамгийн үнэтэй капитал гэж та ярьж байна. Хүн бол одоо өнөөдөр. Урд нь бол юу гэдэг монголчууд ямар юм хийх үү гэдэг их ноу хаа гэдэг байсан да. Хэрхэн тэр ямар мөнгөөр хийх үү гэдэг ярьдаг байсан. Өнөөдөр бол тэр бүхэн бол байна те. Өнөөдөр хамгийн чухал юм хүн болчихлоо. Хөнгүүгээр энэ мянган сайхан том үйлдвэр байлаа, тоногдох хөрөмж байлаа юм гарахгүй шүү дээ. Тэр одоо хүнээ яаж бэлдэх үү, хүнээ яаж тогтоох үү, хүнээ яаж төлөвшүүлэх үү. Одоо бол бид нар чинь заримдаа ингээ харахаар сургалтын байгууллага шиг байна шүү дээ. Нэг залуу авлаа, нөгөө залуугаа бид нар ихлээр төлөвшүүлж байна. Тэ? Ажилдаа цагтаа ирдэг, хүмүүстэй сайхан харьцдаг, аюулгүй өөрийгөө аваа явчих болон хамт ажиллаж байгаа хүмүүсээ аюулгүй нөхцлөөр хангах. Тэ? Тэгээ ур чадвартай одоо хүний хэрэгтэй шаардлага хангасан бүтээгдэхүүн гаргах. Ингээ үзэхлээр бид нар одоо бүтэн сургалтын процесс бүтэн явагдаж. Нэгнийхээ бий болгосон технологи, менежмент, нэгнийхээ бий болгосон одоо тэр хөдөлмөрийн капитал оруулж ажилчин бэлтгэлээ шүү дээ. Тэрийг баг хулгайлаасаа л гэж. Та тэр хүний 12 жил, 15 жил хийсэн юмыг шинэ юм оруулж ирэх чинь ингээ жоохон мөнгө олцоод тэгээ хүний бэлдсэн, хүний нөөцөн дээр юм уу, хүний технологи дээр тоглодог юм. Одоо ёс зүйн гэж яриа да. Иймэрхүү юм бол манайд бас нэлээ их байдаг. Тэр би тэрийг болчихсон л гэж. Яг ёс зүйтэй бай те хүнээс. Тийм. Яг хүнийг одоо юу гэдэг хүний бэлдсэн хүнийг ингээд ахиухан юм амлаач гэдэг юм уу юу ч гэдэг аваа явдаг. А нөгөө хүн тэндээ идэв шүү дээ. Тэгээ нуудахгүй 2-3 сарын дараа ирдэг байхгүй. Захирлаа би ажилдаа орох гэсэн. Тэгээ би бол авдаггүй. Заавуучлаарай. Чи нэг сонголт хийсэн шүү дээ. Тэгээ чи сонголтондоо л үнэнч бай. Тэгээ яд чи өөрийгөө хүндэлдэг гэдэг байхгүй. Онцлог захирлын зарчим болвол сэтгэлийн бэхжилсэн би хаа олдох уу гэдэг шиг зарчим яриад байгаа юм шүү дээ. Нэг хатуу гэдэг шүү дээ. Нэг урвсан хүн дахиад ороход хизээд бэлэн байдаг тийм. Нөө одоо өвд ээцэн үг шүү дээ. Тийм. Тэр манай тэр үед яадаг байсан. Ингэдэг байлаа шүү дээ. Яг тэрэн шиг тийм үү. Гэхдээ юу гэж би одоо ядаад байгаа тийм. Тэр хүн өөрөө сонголт хийсэн тэрэндээ л үнэнч байгаа. Хүний боловсрол биш ээ. Хүмүүний анхны суурь нэг чухал байд юм аа. Суурь гэдэг нь гэр бүлийн боловсрол. Тэр одоо хамгийн чухал нөгөө хандлага хамгийн чухал юм байна. Түүнээс одоо мянган дээд сургууль одоо Оксфорд төгссөн байлаач шаардлага хангахгүй юм байна шүү дээ. А тэгвэл зүгээр бараг мал дээрээс ирсэн залуу байна. Тэ? Гэтэл тэр хүний хандлага зөв байхад энэ хамт олон донд ороо явчих. Юмаа сураа явчих юм. Тийм үнийг юм заахад бүр амархан ч байна. Тэ? Манай компаниуд хамгийн чухал хүн болж байна. Тийм. Шаардлага хангасан хүнтэй байхын тулд одоо тэгэл мачиж юм да. Захирлууд одоо тэгэл хамгийн одоо хүмүүст одоо ажиллаж байна шүү дээ. Нөгөө хүнээ яаж барих вэ? За эхлээд хүнээ яаж олох вэ? Зөв хүн олмоор байдаг. Янз янзаар ирсэн болгоныг аваад авахтай тэр болдгоо юм байна бас. Тэгэхээр нөгөө тийм зөндөл юм давж байгаа шүү дээ. Тэгээ одоо нөгөө айтаахан залуу олсон бол нөгөөдгөө яаж төлөвшөж өөрийн болгож авах вэ? Тэ? Нөгөө хүндээ яаж одоо мэрэгчлээ болгож авах вэ? Шилжин гэдэг мэрэгчлийг Монгол улсад ер нь одоо ч хааж бэлдээгүй. Солид мууж бэлдэж байгаагүй, өнөөдөр ч бэлдээгүй. Тэгэхээр тэр шилжин гэдэг мэрэгчлийг бид энэ үйлдвэр дээр бэлдэж байгаа. Үйлдвэрийн онлын хичээл, тэгээд үйлдвэрийн практик дадлага.
манай компани шиг гэр бүлийн компани шүү дээ. Тэ энийг үүсгэхэд манай ээж аав оролцож ажиллаж байлаа шүү дээ бүр. Тэ одоо манай хадмуудаас ажиллаж байлаа. Жишээ нь одоо түүхийн ярих юм бол 20 жилийн өмнө манай хадам аав цахилгааны инженер нь болсон. Манай аав болохоор гүйдэг нярван болсон. Манай ээж тоогооч нэгээд хэдэн хүмүүсийн. Тэгээд бид нар эхэлж ил. Энэ юурээс зүгээр ингээд түүх яриул тийм. Одоо өнөөдөр энд ингээд бол манай дүүнер байна. Тэ манай эхнэрээ хамт ажилладаг. Тэгээ манай дүүнер энд ажилладаг. Бид нар гэр бүлийн компани. Яг хөө тэгээд гэр бүлийн компани нэг дор одоо ах дүүнер ажиллахтараа сул тал муу тал гэж ингээд яриулдаг юм байдаг баг. Гэтэ тэнд айгүйх том давуу талууд байдаг. Тэгээ яг бид нар бол боддог тэр давуу талуудыг нэлээд сайн ашигласан юм байна да. Тэ? Тэр сул талуудыг аль болохоор давуу тал болгох гэж ирмэлсэн. Бидний бас нэг тийм бодлого байна. Тэгээд бас үзэгчд бас нэг статистик хэлж дэлхийд дээр амжилттай яваа компани 20% нь 26% нь гэр бүлийн компани байдаг ш. Одоо чи манай мал аж ахуй шүү дээ. Том салбар. 167 малчин өрхтөр тогтсож байгаа байхгүй. Би чи малч гэр бүлийн үстэй гэх. Тийм шүү дээ. Гэтэ чи манай хөдөө аж ахуй дандаа гэр бүлийн бие тогтсож байгаа. Манай бас ийм үрдэн байгаа. Гэтэ та тэрийг давуу болгоод удамшил гэдэг юм уу тийм. Тийм л байх л да. Тэгээд манайх бол яг тийм гэр бүлийн компани. Одоо 2 дахь үе шилжих тийм процесс эхэлж байгаа. Одоо хүнээ бэлдэж эхэлж байна. Тэгээ бид нар чинь мөнгө биш шүү дээ. Тэгээд бас нөгөө нэг одоо юу гэдэг 70-80 хүлтрээч юм уу тий. Одоо гээл нөгөө ажилтайгаа зуралдмааргүй байна шүү дээ. Бас нэг тийм хүнд бас тийм бодогддог үе байдаг тий. Тийм тэгэхээр дараачийн үе бэлдэх. Тэгээ одоо бүгдэнд нь бас Монголын захирлуудаа компаниуд захирлуудаар дараачийн үе бэлдээрэй л гэж хэлдэг. Тэр чинь зүгээр нэг өө одоо чи би явлаа гэж болдгоо шүү дээ. Тийм байхгүй. Тэгэхээр тэр чинь удаан процесс. Нэлээд тийм хэдэн жилийн процессор бэлдэж байгаад нэг өдөр одоо шилжих. Эсвэл одоо шууд пад гэдэг хамаг өгч явуучих биш. Айжмда, яваанда тэг шилжиж идэм байх. Удаанда. Тэ? Ингээд шилжээд нэг өдөр шилжчихсэн байдаг. Гэхдээ тэр тийм их маш хурдан процесс биш юм байна. Инх сайхан ерөнхий сайд байхад айгүй том эдийн засгийн реформ хийсэн тий. Айгүй хүчтэй, зоригтой хийсэн. Яг тэрний үр дүнгээр гарсан компаниуд гэж одоо яг бидний компаниуд байна. Одоо нэг 20 жил болж байгаа байгууллагууд ер нь бол тэр яг тэр үед гарч ирсэн. Тэгээд тэр үеийн эдийн компаниуд гэдэг юм уу, тэр үеийн компаниуд нэлээд тийм ам бөхтөө гэдэг юм уу зах зээл дээр байгаад байдаг хөө. Би ингээд анзаараад хахад. Яагаад гэвэл тэнд яг тэр эдийн засгийн реформ гэдэг юм уу тэр үед нэлээд тийм суурай зүв тавьсан ч юм уу тий. Байж магадгүй юм шиг би бол тэгж л хардаг л да. Тэр ер нь эдийн засаг тэр үеэс хойш нэг 10 дахин өссөн байгаа. 10 дахин. Тэрэн дээр бол манай хэд хэдэн компаниуд дагаад өсөө явцсан. Одоо нэг 10 дахин өслөө. Одоо дахиж олдохгүй шүү дээ. 10 дахин өсдөг эдийн засаг гэж юу вэ? 10 дахин шүү. Одоо 10% биш дээ. Тэрийг дагаж өссөн. Одоо тэгээд тэр өндөрлөгдөө гарцсан дараагийн асуудал гарч ирнэ. Гэхдээ бол бид нар одоо нэг том төслүүд манаас хэрэгжээд монголчууд дахиад нэг түүх хавьжаа гарч ирэх нь 2021 оноос хойш. Тэгээ би бол энэ залуучуудад хэлээд энэнд бэлтгэлтэй байгаарай. Тухайн үедээ бол Оросын холбооны улсын өрийг тэглээд 2004 онд бид нар яг энэ зах зээл рүү хөрөнгө оруулалт орж ирдэг, технологи орж ирдэг тийм 90 үе эхэлж исэн юм бэл. Тэр үед байсан залуучууд өнөд дагаад өсөж явцсан. Одоо дараагийн үе 21 онд гарч ирэх гэдэг юм л да. Тийм тэгээ BSM бэлтэн шүү. Ер нь тэгээд байдаг л да. Чи юмд өсөлт мэдэрч юм гэвэл те. Чи 100 биш 150% бэлддэг. Бас нэг герман насаараа хэдэн үеэр юм шилний бизнес хийсэн үг нь бас нэг ирж ийсэн уулзж байлаа. Тэгээ манай дээр би тангим дээр нэг танилцаад ирсний дараа манай дээр ирээгээд тэгээ ирж үзээд өөрөө бас гайхаад. Тэгээд яг би бол шилний үйлдвэрүүдийг мэднэ. Гэхдээ яг ийм үйлдвэрүүд анхудаа үзлээ. Ягаад гэвэл тэр тэд нар чинь бол одоо юу гэдэг төр төрлөөд ингээд үйлдвэрүүд нь гарцсан байдаг тий. Зөвхөн шил зүсээд хатаадаг одоо хатжуулдаг үйлдвэр гэдэг тустай байхгүй юу? Тэгэхээр хатжуулсан шилээр нь дахиад юм хийдэг нь дахиад тустай ингээд гэсэн чинь манай тэр нэг нь хашаан дотор бүгдээ хийж байгаа байхгүй юу? Зүсээд хатжуулаад будаад нүхлээд цоолоод тэгээ бүр бүтээгдэхүүн болгоод айж тавьдаг. Суулгаж өгöd. Тэгээ бүр суулгаж өгөө тэгээ хүнд баяртай гэж хэлдэг тий. Нөгөө хүн баярлаа гэдэг. Тэгээ яг тийм юм чинь ховор байхгүй юу? Тэгээ бид нар бол жижигхэн зах зээл дээр тэгжил амьдрын шүү дээ. Эхнээс нь авахудаа төгсгөлийн бүтээгдэхүүн, эцсийн бүтээгдэхүүн хийж хүнд нь өгсөн оноо бид нар өнөөдөр одоо оршин тогтнох боломжтой гэдэг. Тэгэхээр яг тэргүүрэл байна л да. Тэгээ тэр өвгөн хэлжсэн. За ер нь Монголын эдийн засаг өсөж чинь шүү. Өсөх гээд байна. Мэдэрч байгаа, мэдэж байгаа. Чи тэгээд нэг 100 биш 150% үлдээрээ. Бид нар шууд 3 сая хүнтэй зах зээл байдаг. Гэтэл
Ер нь тэрний 50% нь Монгол гэр гэдэг нэг огт шилгүй орчинд амьдардаг. Тэгэхээр бид нар нэг сая 500 мянган хүнтэй зах зээл дээр ажилладаг байгаа үйлдвэрлэл авахгүй бид нар. Тэгээд энэ бол бас нэлээд тийм хүч тий шармаалт хөдөлмөр шаардсан л ажил та. Үнэхээр За. Сая биднес гаднаас орж ирэхэд манай эко телевизийн манаас бодлоготой их уялдах нэг юм харагдаадсан. Таны хойдлын хэсэг дандаа нарны панелууд тавьсан байна шүү дээ. Энэ бол одоо энэ гарч байгаа эрчим хүч үйлдвэрлэлд ашигладаг юм уу? Эсвэл одоо хэрэглээнд ашигладаг юм уу? Энэ би одоо энэ Улаанбаатарт панел тавьсан юм уу гэсөг хараад байгаа. А хөдөө бол одоо айл болгонд тавьсан байгаа шүү дээ. Тийм. одоо нэг 8 жилийн өмнө бид нар анх Монгол улсад нарны панел үйлдвэрлэе гэдэг нэг зорьсон. Зэрэгт эрчим хүч те. Одоо бас гоё штэ. Тэ нарны энергийг эрчим хүч болгоо гаргая гэдэг. Тэгээ нэлээд судалгаа хийсэн. За тэгжээ бид нар найз нөхдөдөө нийлээд юм үйлдвэрийг байгуулсан. Тухайн үе зах зээл дээр 2 үйлдвэр байлаа. Нэг Японы хөрөнгө оруулалттай нэг үйлдвэр. За нөгөөх нь манай үйлдвэр байл. За. Тийм. Одоо нэг Японы үйлдвэр манай үедээ хаацсан. Одоогоор бид нар бол энэ зах зээл дээр байна. За бидний үндсэн хэрэглэгч одоо өөрөө ярьлаа. Хөдөө орон нутаг. Хөдөө орон нутаг бол одоо хэрэглээ төрчин хүчийг маш сайн хэрэгэлдэг, маш сайн мэддэг хүмүүс тэнд байна. Одоо манай төс өөрийн газар бол хэрэглээ төрчин хүч болоогүй явахгүй байна. Тийм. Яагаад гэвэл нөгөө энэ эрчим хүчин өөрөө төвийн эрчим хүчин илүү их амар гэдэг юм уу, дөхөн гэдэг юм уу, ийм хэлбэртэй байна. Түрүүн бид нэг гэр ярьлаа, шил хэрэглэдгүүд. Гэхдээ гэрийн гадна байгаа нарны панел болоод танаа үйлдвэрийн шил байгаа шүү дээ. Тийм. Одоо энэ панелуудын бол хэдэн үеийн танах юм хангаж байна? За одоо бид нар нэг 40-30% нь байдаг баха. Тийм. Тий. Саяхан бол 30 байсан. За тэрнээс хойш нэг жоох өсөлт гарсан. Бид нар одоо нэг 40 бол байгаа болов уу гэж бодож байгаа. Тэгээ яг нэгд Монголд үйлдвэрлэсэн. За хоёрт нөгөө чанарын баталгаа гэдэг юм уу те. Буцаад нөгөө асуудлыг бол бүрэн хариуцах эзэнтэй гэдэг талаас одоо малчид маань маш сайн ойлгодог болсон. Манай ганцлог ерөнхийлөгч алсын стратегийг бол та хэд анзаарсан байх. Яг гэвэл Монгол улс маань нарны эрчим хүч. Ер нь бол эрчим хүчний их орн шүү дээ. Одоо нарны, салхины талаас ч нарны талаас. Тэгээ нарны эрчим хүчний ирээдүйд Азийн гол босролч үйлдвэр нь бол Монголд байх болов гэж бодож байгаа. Тэрийн дээр та бэлдээд байна да. Хэдэн мянган гаагаар бол бид нар хийх хэрэгтэй байхгүй юу? Тэг боломж биш дээ бид нар. Гадар нутаг байна уу, байна. Нар байна уу, байна. Тэ. Тэр энэ бол боломжтой зүйл нэг хүмүүс их ярьдаг нөө супер грейд болгоё те. Азийн эрчим хүчний нэгдсэн том сүлжээ байгуулъя. Тэгээд тэнд бол бид нар бол оролцоход бол бэлэн айлтгаар дэмжиж яадаг те. Тийм болоосоо бүтээсэй гэж хүсэж чаддаг зүйл юм л дээ. Технологи, хүний нөөц, менежмент бүх юм дээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Процессод бол процесс бол тасралтгүй шүү дээ. сая энэ тэр алсын том стратегиуд нь биелээсэ Монгол улс нарны эрчим хүчний гол тоглогч болоо. Тэрийн дээр танай панелууд нийлэгдээд явандаа бол энэ нарийн технологи болгон Германы, Японы бүх юм манай шилийн эцэд дамжиж байгаа шүү. Тэгээ 20 жилийн хойд дээр дахиад уулзсан да. Тэгэндээ. За баярлалаа. За баярлалаа. Сайн байна уу захирлаа, энэ удаагийн дугаард шил боловсруулах технологийн шин дэвшил бүрийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн ажиллаж байгаа салбартаа тэргүүлэгч, үндэсний үйлдвэрлэгч болсон Шилэн хийц хувьцаат компани үүсгэн байгуулагч ерөнхий захирлаар ажиллаж байгаа Донтрийн ган тулга оролцлоо.